Сайн байцгаана уу? Thriller House-аас мэдчилж байна. Өнөөдөр та бүхэндээ Alfred Hitchcock-ийн 1960 оны Psycho киноны ремейк болох 1998 онд гарч байсан ижил нэртэй киног хүрэхээр бэлтлээ. Найруулагч Gus Van Sant-ийн найруулсан уг киноны гол дүрүүдэд Vince Vaughn, Julianne Moore, Viggo Mortensen, Anne Heche нар тогложээ. Ингээд кинонд орцгоё. Киноны эхэнд Аризона мужийн Phoenix хотын нэгэн зочид буудлын өрөөнд Marion Crane, Sam Loomis эмэх бүсгүй залуу хоёр болцож цагийг өнгөрүүлэх бөгөөд залуугийн их хэмжээний үр зээлийн асуудлаас болж тэд гэрлэж чадахгүй байгаа талаар ярилцдаг. Үйл хөдлөлийн компанид ажилладаг Marion Crane ажилдаа ирээд банкнд хийгэрээ хэмээн түүнд даалгаж үлдээсэн үйлчлүүлэгчийн төлбөр болох бэлэн $400,000 хулгайлахаар шийдэж мөнгийг аваад Калифорни мужийн Fairville хотод амьдардаг найз залуу Sam-ийн гэрлүү хөдөлдөг. Замдаа тэрээр мөрөө баллаж хаашаа явснаа мэдэгдэж сэжиг ахуулахгүй тулд машинаа сольдог. Гэвч цагаагаарын хүнд хэцүү нөхцөл байдлаас болж Marion Bates эмэх дэм буудалд хуурамч нэр ашиглан бууж хоноглохоор болно. Дэм буудлын эзэн Norman Bates гэгч залуу Marion-ыг оройн хол хамт идэхийг өрнө. Norman-ыг дэм буудлын арын уулын бэлд орших гэрлүүгээ явсны дараа Marion түүнийг ээжтэйгээ маргалдаж байгааг, ээж нь Marion-ыг буудалд буусанд ихэд ууралж байгаа талаар цонхороо сонсдог. Norman буцаж ирээд ээжигээ муухай ашигласан уучлалт хүснэ. Тэгээд тэр бүсгүйтэй цуг хооллох үеэрээ амьтдын чихмэл хийх хоббитой мөн хүмүүс ямар нэгэн занганд орсон байдаг түүнээсээ гарч зүгтаахыг хүсдэг талаараа ярих болно. Үүний дараа Marion өрөөндөө орж ирж их хэмжээний мөнгө хулгаасандаа гимшиж мөнгийг буцааж өгөхөр шийдэх бол түүний өрөөний ханандах нууц нүхээр Norman бүсгүйг ажиглаж байдаг. Marion-ыг шүршүүрт усанд орж байх үед нэгэн үл таних хүн ирж түүнийг хутгалж хороох болно. Удалгүй Marion-ы өрөөнд орж ирж бүсгүйн цогцыг олсон Norman айж сандарсандаа Marion-ы цогцыг хувцас эд зүйлс өнөх хулгайлсан бэлэн мөнгөнийх нь хамтаар машинд нийгээд дэм буудлын ойролцоохт намагт живүүлнэ. 7 хоногийн дараа Marion-ы дүү Layla Fairville хотод ирж эгчийнхээ найз залуу Sam-тэй уулзсан олон $100,000 хулгайлаад алга болсныг нь хэлдэг. Энэ үеэр мөн тэрхүү их хэмжээний мөнгийг хайх олох ажлыг гүйцэтгэж яваа хувийн мөрдөгч Milton Arbogast тэдэн дээр ирж уулзна. Тэрээр Marion-ы явсан байж болох газруудыг шалган явсаар Bates дэм буудалд ирж Norman-тай уулзаж ярилцах үеэрээ Marion-ыг хуурамч нэр ашиглан энэхүү дэм буудалд буусныг олж мэдэн мөн Norman-ыг сэжиглэх бөгөөд ээжтэй нь уулзаж хэдэн зүйл асууж тодруулж болох уу гэхэд Norman татгалздаг. Мөрдөгч Layla Sam хоёрт Bates буудлаас олж мэдсэн зүйлээ утсаар холбогдож хэлээд ээжтэй нь уулзчихад очлоо эмээг хэлдэг. Тэгээд Arbogast ээжтэй нь уулзахаар Bates-ийн гэрт явж орох үед хөгшин эмэгтэй гарч ирэн түүнийг утгалж хороох болно. Удахгүй ирнэ гэсэн мөрдөгч Arbogast ирэлгүй олон цаг болох үед Sam Layla хоёрын санаа зовж түүний ярьсан Bates дэм буудалд ямар нэгэн учир байна хэмээн сэжгэлдэг. Тэгээд тухайн орон нутгийн цагдаагийн дарга шериф Al Chambers-т мэдэгдэхээр очиж уулзтал шериф тэдэнд Norman-ы ээжийг 10 жилийн өмнө амиа хорлож нас барсан болохыг хэлдэг. Ийхүү мөрдөгч Arbogast-д ямар нэгэн зүйл тохиолдсон гэдэгт итгэсэн Sam Layla хоёр Bates дэм буудалд очиж сэжиг ахуулахгүй тулд гэрэлсэн хосууд болж жүжиглэн тэнд буудалж өмнө нь Marion-ы бус өрөөнд нууцаар орон шүршүүрийн хаалт байхгүй байгааг олж мэдэж мөн Marion-ы хулгайлсан бэлэн мөнгийг боосон цаасны тасархааг олдог. Тэгэд Sam Norman-тай элдвийг ярилцсан ажлын өрөөнд нь түүнийг саатуулж байх зур Layla гэрт нь нууцаар явж орох болно. Үүнийг нь мэдэж сэжиглсэн Norman уурлаж Sam-ыг нам зохиж унахчаад гэрлүүгээ гүйх бол түүнийг ирж байгааг мэдсэн Layla шатны доод талын зойрын өрөөнд нуугдж байхдаа Norman-ы ээжийг сандал дээр цаашаа хараад суусан байхыг олж сандлыг нь эргүүлтэл ээжийнх нь зандан шүүлсэн цогцос байдаг. Үхтлээ айсан Layla-г чанга хаширах үед ээжийнхээ хувцсыг өмсөж хиймэл өсцүүлсэн Norman зойрын өрөөнд тутаг барин орж ирж бүсгүйг алах гэж дайрах үед Sam араас нь орж ирэн түүнтэй ноцолдож улмаар Layla Norman-ы нүүрэнд өшгөлснөөр түүнийг буулгаж авдаг. Цагдаагийн хэлцээр Norman-ыг байцаасан сэтгэл зүйч доктор Simon Richmond түүнийг 10 жилийн өмнө ээжигээ найз залуутай нь хардан хоёуланд нь стрихнийн хэмээх хор өгч алсан болохыг ярина. Хийсэн зүйлдээ гэмшсэн Norman ээжийнхээ цогцыг зандан шуулж ээжигээ амьд байгаа мэт харьцан хамт амьдарч эхэлсэн бөгөөд явандаа өөрийн толгой дотроо 2 дахь ээж гэсэн дүрийг бий болгож хуваагдмал сэтгэл зүйтэй болж тэрхүү ээжийн дүр нь яг л амьд сүрэн байхдаа ямар эвгүй зан араншинтай байсан яг тийм зан гаргах болж Norman-ыг ямар нэгэн бүсгүй татагдах үед
тэрхүү ээжийн дүр нь гарч ирж тэдгээр бүсгүүчүүдийг хөнөөдөг болсон байдаг. Мэрианаас өмнө Норман өөр 2 бүсгүйг хороосон байдаг бол Арбагастыг ээжийнхээ хийсэн алхуудыг баригдуулахгүй тулд өөрөө хөнөөсөн гэдгээ Норман сэтгэл зүйчэд ярьсан байдаг. Сэтгэл зүйч ярианыхаа төгсгөлд одоо Норманы сэтгэл зүйг тэрхүү ээжийн дүр тэр чигт нь эзэмдсэнийг хэлнэ. 20 хүрээнд Норман толгоон дотроо энэ бүх аллагад түүнийг буруутгаж буй ээжийнхээ дуу хоолойг сонсох үеэр Мэриний цогцос хулгайлагдсан мөнгө бүхий машиныг намгаас татан гаргаж ирж байгаагаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Найруулагч Гас Ван Сентийн энэхүү бүтээл нь 1960 оны Хичкокийн их кинотоо бараг бүх зүйлээр ижил бүтээгдсэн гэдгээрээ өөр бусад ремейкүүдээсээ онцлогоо. Жишээлбэл киноны зохиол, кадр, сцен бүрийн зураг авалт, эвлүүлгийг яг их кино шиг бүтээхийг оролдсон шүршүүрийн аллагын эсгийн хөгжмийг мөн Бернард Херманы бүтээлийг хөгжмийн зохиолч Дэнни Элфман, Стив Бартик нар дахин шинжилэн бишиж байсан гэд олон зүйлээрээ ижил байдаг. Зөвхөн үйл явдал нь 1990-ад онд өрнөдөг. 40 орчим жилийн дараах Америк нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт, инфляц зэрэгээс шалтгаалan бүсгүн хулгайлсан мөнгө 10 дахин өсч 400 мянган $400 болсон. Зарим нэг хэсэгт зүүдний мэд сюрреал сценүүдийг нэмж оруулсан. Мөн киног өнгөтөр бүтээсэн гэдгээр л их бүтээлээс ялгаатай болжээ. Мөн манай сувг үзэгч та бүхнийг эдгээр кинонуудыг бүтнээр нь олж үзхийг уриалдаг учраас зарим хэсгүүдийг тавчталд багтааж оруулдаггүй гэдгийг дахин хэлье. Psycho киноны ремейкийг ингэж яг дуурайлган хийх болсон гол шалтгаан нь найруулагч Гас Ван Сенттэй ихээхэн холбоотой. Тэрээр багасаа л Хичкокийн Psycho киноны шүтэн бишрэгч байсан бөгөөд их сургуулийн оюутан байхдаа хүртэл киноны шүршүүрийн аллагын эсгийг ашиглан шампуны реклам шиг шок хошин бичлэг хийж байжээ. Түүний найруулсан Мэтт Дэймон, Бен Аффлек, Робин Уильямс нарын гол дүртэн тоглосон Оскарын шагналд ухаантай Will Hunting кино өндөр амжилт үзүүлсний дараагаар Universal Pictures кино компани Gus Van Sant-ээр Psycho киноны ремейкийг хийлгэхээр болсон ч сцен, кадр бүрийг яг их кинотоо ижилхэн бүтээх найруулагчийн шийдлийг тухайн үедээ олон хүн их хачин содон санаа хэмээн хэлж шүүмжилж байсан юм а. Хожим найруулагчаас яагаад ингэж хийхийг хүссэн талаар асуухад тэрээр яагаад болохгүй гэж хэмээн хариулсан байдаг. Тэрээр студиуд яагаад хуучны бүтээлүүдийг дахин хийхийг хүсдэг юм бэ? Тэд дахиад л мөнгө олохыг хүсэж ремейк хийдэг шүү дээ. Үүнд нь маркетинг их чухал гэж хариулснаас харахад өөрийнхөө дуртай киног бараг албаар ямар ч сонирхолтой зүйлгүйгээр их бүтээлтэй нь яг ижилхэн хийж ашиг орлогын тал дээр амжилтгүй болохыг оролдсон ч байж болохоор харагддаг юм а. Үнэхээр ч Psycho киноны ремейк ашиг орлого олж байгаагүй. 1998 оны 12 сарын 4-нд кинотеатруудад нэгдэж байсан уг кино $60 сая төсвөр бүтсэн ч ердөө $37 сая орлого олж алдагдал хүлээж байсан юм а. Түүнчлэн кино шүүмжлэгчдийн зүгээс ч асар их шүүмжлэл хүртэж хамгийн муу кино бүтээлд олгодог Golden Raspberry буюу алтан бөөрөлсөн шагналыг хамгийн муу ремейк, хамгийн муу найруулагч гэсэн 2 төрөлд хүртэж байсан юм а. Найруулагч Gus Van Sant хожим уг киноныхаа талаар ярихдаа экспериментал буюу киноны зураг авалтыг их кинотод яг ижилхэн хийж туршиж үзэхийг хүссэн гэдгээ хэлж үүгээрээ ямар ч ремейкийг их кинотод яг адилхан хийлээгээд их киноны хэмжээнд хүрч бүтээж чаддаггүй гэдгийг батлан харуулсан хэмээн хэлж байсан юм а. Хэдийгээр маш муу үнэлгээд өгнөлт авсан боловч Хичкок найруулагчийн охин Pat уг киног магтан сайшааж хэрвээ эцэг нь амьд байсан бол энэ киног өндөрөөр үнэлэх байсан хэмээн хэлж байжээ. Уг киноны зураг авалтыг өмнөх Bates дэм буудал болон ашиглаж байсан Universal Studio-ийн хуучны байшин барилгуудтай хэсэгт дахин авч байсан бөгөөд нийт зураг авалт 1998 оны 7 сарын 6-наас 8 сарын 26-ны хооронд сар гаруй хугацаанд явагдаж байжээ. Анх Marion Crane-ийн дүрд жүжигчин Nicole Kidman тоглохоор болсон ч өөр бусад ажлын хуваарийн зохицуулалт таараагүйгээс болж дүрээс татгалцсан бөгөөд түүний дараа жүжигчин Drew Barrymore яригдж байгаад эцэст нь Anne Heche уг дүр очиж байжээ. Киног өнгөтөр хийсэн учраас шүршүүрийн аллагын хэсэгт хуурамч цус буюу будаг ашигласан байна. Мөн Norma Bates-ийн зандашуулсан цогцсны дизайн загварыг Rick Baker гарган бүтээж байжээ. Энэхүү та бүхэнд Alfred Hitchcock-ийн 1960 оны Psycho киноны 98 онд гарч байсан ремейкийн товчлолыг хүргэлээ. Өнгөрсөн сард хүрэхээр төлөвлөсөн Hitchcock-ийн өөр нэгэн киног ремейкийн хамт та бүхэндээ эх 7 хоногт хүргэж үргэлжлээд 2 дугаар сарын үндсэн сэдв рүүгээ орох болно. Манай сувгийг subscribe хийж, лайк дарж, комент бичиж бичлэгүүдийг маань share хийж байгаа та бүхэнд баярлалаа. Удахгүй уулзъя.